Монголчуудын сэтгэл зүрхнээ уугаж байсан үндэсний бахархлыг Мандухай Сэцэн хатан кино асааж өгчээ. Ээдрэд түүхийн эгзэгтэй нухчаанд төрүүлсэн удирдан хаан төрөө баттхан хамаг олноо амьрлуулсан Сэцэн бэлэгт Мандухай хатны түүхэн дүрийг тайз дэлгэцийн шилдэг жүжигчин Намсрайн сувд дэлгэцний амьлуулсныг төмөн олон монголчууд мэднэ. Чухам Мандухай хатны цэгц шудрагзан хаан төрийг засах ухаалаг бодлого, хатуу бэрхийг давах сэтгэлийн хад, бүсгүй хүний уран ухаан, ууржин бодлыг бид ардын жүжигчин төрийн шагналд сувдын бүтээсэн дүрээс үзэж ухаарал, уярлыг авдаг гэлээ. Үндэс угсаагаараа бахархах, их түүхийнхээ алдаа оноог дэнслэх, эв найрамдал, эх орны тусгаар тогтнол ямар их үнэтэйг бид энэ киноноос олж хардаг гэлээ. За, өнөөдөр энэ 25 дугаар телевизийг үзэж сонирхож байгаа эрхэм үзэгчтэйгээ одоогоос 30-аад жилийн өмнө бүтээсэн Монголын үндэсний кино урлагийн ажилчид, Монголын үндэсний кино урлагийн бүх инженер техникчид, бүх жүжигчид тэр үед ажиллаж байсан. За тэгээд драмын театр, дуурийн театр гэх бас улсын симфони найрал хөгжимч гэдэг юм уу ерөөсө бүх урлагийн байгууллагууд оролцсон, бүх ард түмнээр оролцсон энэ киноны тухайд энэ киноны гол дүр тоглосон манай ардын жүжигчин Намсрайн сувдтайгаа ярилцахад их сайхан сэтгэл төржээ. Учир юу гэвэл жижигхэн түүхийг урьдчилан санах юм бол энэ киног зөвхөн энгийн ардаас эхлээд бүр дээд түвшинд одоохондоо бүр Цэдэнбал даргын хэмжээнд хүртэл яригдж хилцэгдэж байсан болохоор энэ кино бол яахын аргагүй Монголын ард түмний өөрийнх нь хийсэн, өөрийнх нь санаа сэтгэл оруулсан их хувь нэмрээ гэж үзэж байгаа. Ийм учраас энэ киног өнөө хүртэл үзэхэд сэтгэл их сайхан байна. Олон улсууд их сайхан кино гэж их магтдаг. Бид бол өнөөдөр яг үзэгчийн суудаас хараад байгаа шүү дээ энэ киног. Тэгэхээр яахын аргагүй үнэхээр сайн бүтээл болжээ гэж нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт хүмүүс бас асууж магадгүй энэ 30 жил өнгөрчөөд байхад одоо дахиж нэг ярих ямар хэрэг байна вэ? Үүнийг санахын хэрэг юу вэ? Тэртээ тэргүй ард түмэн үнлээд юу авцсан юм а гэж бас бодож байгаа хүмүүсүүд байж магадгүй гэж би бодоод байхгүй юу? Аливаа уран бүтээл ерөөсөө энэ цагийн шалгуурт үлддэг байна. Шалгаж үлддэг. Тэгэхээр энэ бол 30 жил болсон ч анхныхаа сэтгэлдээр хүмүүс үздэг юм байна. Ерөөсөө анх үзэж байгаа юм шиг. Тэгэхээр ийм сайхан кино дахин ярихгүйгээр ялангуяа хийсэн уран бүтээлчд түүний дотор өөрийн чинь бүтээсэн Мандухай Сэцэн хатан яаж бүтээсэн тухай хүнд бараг хэлээгүй. Ер нь бас ярьж байгаагүй тийм зүйлийг яриулахаар хөөрөлдөхөөр та бүхэн хүрэлцэн иржээ гэж би бодож байна. Би чамайг дуулсан. Чи удам төвөржигний үндсийг таслаж улс Монголын төрийн алтан жолоог Исмаил Тайшихэнд өгөх гэж байгаа гэдэг чинь үнэн байж. Гал зөвхөختөн хэлдэг яахын аргагүй ардаа. Хэдхэн жилийн дотор их чинээч хаан ээлжлэн төр баримта. Тэдний олонх нь өөрийнхөө хүлээр насан өд болсонгүй. Хадгалдахдайсан хаяанаас тарж хатан эцэг бэг аслан хүртэл хаан ширээ булаахыг оролдлоо. Ер нь энэ киног хийх үеийн нийгмийн байдал гэх юм уу хондоо улс төрийн байдал, улсын ард түмний амьдрал ямар байв, наяад он гэхэд тэдний сэтгэл санаа хамгийн гол нь ямар байсан, Монголоо гэсэн сэтгэл нь ямар байв гэдэг талаас нэг тэр үед өөрөө хаана ажиллаж байсан бэ яг? Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. Уран сайхны удирдагчаар. Тэгээд манай театрын бүх уран бүтээлчид проб гэж шалгаруулалтанд бүгдээрээ орж исэн шүү дээ. Тэгээд би ч гэсэн орсон. Тэгээд тэнд бол Шихэр хатанд
батлагдсан байсан. Шихэр хатанд тоглоно гэд бэлтгэл ажиллаа эхэлж исэн. Олон одоо уран бүтээлчид Цэрэнпагам, Мегмар Наран гэд ингээл манай Мент баяр гэд уран бүтээлчид бүгд ингээл бэлтгэл ажилд орцсон юм л байсан л да. Бүх хүн Мантухай хэн байх вэ гэдэг дээр их анхаарал төвлөрсөн байсан юм байна л гэж би боддог. Сүүлд хожим нь Мантухай хатанд тоглоно гэхдээ дэрэггүй ерөөсөө энэ улстай яриа шөөгж байсан шүү дээ. Тэгээд одоо чинь 200 гаруй хүүхэнд одоо пров хийж байгаа гинэ. Эрдэнэтэй төрөл нэг эргэж хардаг хүүхэн байдаг гинэ гэж ерөөсөн. Тэр чинь сониндооч бичээд л энэ киноны Мантухайн дүрд тоглох нь манай жүжигчин Сувдагийн Монголын ард түмэнд гадаадд сургууль төгсөж ирсэн анхны 3 жүжигчний нэг гэдэг өндөр шалгуураа болоод өгч чадсан, сайхан ч тоглосон, сайн ч бүтээл болсон Мантухай цэцэн хатанд бол маш олон улсууд пров хийлгсэн гэж ярьдгээ. Мантухайн хэсгүүдийг ингэж үзүүлээд чи энэ зургийг авахулаа. За энд одоо өшөө 3 хүн байна те. Их гоё 3 хүүхэн байсан. Багш цэргийн энтер гэсэн их гоё хүүхнүүдээс нь тэгээд дахиад проб хийнэ гэж ингэж шалгаруултыг дахиж хийжсэн санагдаж байна л да тийм ээ. Ерөөсөө найруулагч биднүүсийн нэг их одоо том сэтгэл зовоосон зүйл байдаг бол яг зохиолыг бол олчихно. Тэр бол одоо зохиолыг уншна гэхээр хүн өөрөөхөө ингэ төсөөлөд идэм байна л да. За мандахсан гэдэг иймэрхүү гарах. Миний төсөөл нэгөөр, жигээгийнх одоо нэгөөр, бажин ямах нэгөөр. Яахан аргагүй энэ киног одоо яг эхлэхэд тэр провинтерээс авахаас өмнө би нэг хүний ус ярихгүй болохгүй гэж бодож байна. Ягаад гэвэл энэ киног манай алдартай кино найруулагч Монголын киноны тулгын шулууг тавьсан ардын жүжигчин одоо дижитийн чигт багш маань энэ киног анхлан хийсэн. Анхлан одоо бэлтгэл ажлыг хийсэн тий. Бүр 90% нь одоо бэлтгэл ажлыг хангалаа штэ өөрөө. Тэгээ сүүлд нь яг биеийнх нь байдлаас болоод энэ киноноос чөлөөлөгдсөн. Тэгээ залуучууд бидэнд одоо хүлээлгэж өгсөн байхгүй юу? За үүнийг төр арихад юу гэж би хэлэх гэж байна вэ гэхдээ зэрэг ерөөсөө ямар хүн байх вэ гэдгийг бүр дотроо маргалдаж ирсэн эхлээл. За энэ байна, тэр байна гэдэг. Одоо Сувд нь байх юм уу, Цэрэнпагам гэж байх юм уу, өшөө хин энэ байдэн тийм ээ. Тэр Цэнцүрэн гэж бас нэг эмэгтэй байсан уу, өшөө Дархны театраас улсуудаас хөдөөнөөс энэ төр байсан. Хинч байж болох байсан. Гэтэл одоо яг тоглож чадах хүн бэ гэдэг дээр их маргасан. Тэр тухай манай энэ Балжин юм их гоё ярина да. За хэдүүлээ тэр анхаарай. Балжин юм ярих сонсоо хэдүүлээ. Би Сувдаг бол анханаас нь эхлээд л одоо энэл мөн гэл ингээд байсан. А гэтэл тэнд бас эсэргүүцчихсэн хүмүүс биэлдэ байдгийг. Тэр бол юу гэсэн гэхлээр зэрэг одоо ийм ч одоо 10 гаруй тийм явтай. Энэ тэр морин чадахгүй хотын одоо хүн морин чадахгүй бол хамаагүй шүү дээ. Морийг бол унсарна. Машиныг унаас урчдаг юм чи морийг унах боломжтой. Цэнцүрэн гээд нэг тийм нэг бүдүүн бодрон нэг их сургуулийн нэг юм багч л тийм эмэгтэйг бол сонгосон байна. Авна гээд одоо жигжид гоо бол нэлээд гүрийж байсан л да. Тэгээд жигээд одоо нэлээд таалагдж байсан жүжигчний нэг л зэ. Тэгээд тэрийг бол эрс татгалцсан бид нар би бол. Ягаад гэвэл энэ 4 анги ийм том киног жүжигчин гэдэг л одоо тэр мэрэгжлийн хүн хийхгүй л ерөөсөө болохгүй. Гуталчин хүн байлаа гэхэд одоо за энд явж исэн нэг гуталчин шиг хүнийг одоо за энэ гутлыг хийчих гээд хийхгүй дээ баг. Хийхгүй шүү дээ. Монголд кино жүжигчний мэрэгчлэр бэлтгэгдсэн 3 хүн байдаг. Зөвлөлт холбоот улсад бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд бэлтгэгдсэн 3 хүн байдаг. Энэний нэг нь бол одоо найруулагч,
жүжигчин гэж явж исэн Сүхбаатар гэж нэг хүн бий. Нэг нь бол Тунгалаг гэж эмэгтэй бий. Сүүлд нь багшийн дээд сургуульд багшилж исэн. Гурав дахь нь бол манай Совда. Тэгэхээр зэрэг жүжигчний мэрэгжлэр бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд бэлтгэгдсэн энэ хүнд итгэлж, найдаж энэ мэрэгжлийн зүгээс ийм хандлага үүрүүлэхгүй юм бол өөр хүнд үүрүүлэх ёстой байсан бэ гэдэг асуулт байх ёстой. Тэгээ энийг ч гэсэн тухайн хоёр найруулагч хэн нь бодож, тунгааж шийдсэн шийдэлтэй хаа гэж би хувьдаа боддог. Амьтны яриа болох зан зэрэг, Совда хичээг болох зан зэрэг ер нь аймгийн төвчсийг сонирн байсан шүү. Энэ хүн ер нь тоглох юм. Гэхдээ тоглохын хувьд тоглох. Тэнцгийн мүү тэр нүүр царайнд тийм байсан юм уу? Тэгээд хүмүүс чинь тэгж ярьдаг байсан шүү дэрний чинь. Биднээс илүү санаа зовж байгаа нь ард түмэн байсан. Ардууд байсан, ард түмэн байсан, үзэгчд байсан. Ард түмэн гэдэг нь би үзэгчтэй хэлээд байгаа шүү дээ. Үзэгчтэй өчнөн голн загтлах одоо бидэнд ирж ялаа. Одоо тэр хүнийг тоглоул, энэ хүнийг тоглоул гэх. Тэр чинь бол сайн хэрэг л дээ. Одоо тохондоо биднүүсийн одоо ажилд их тус болох гэж өөрснөө бас санаа зовоод байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэлээд их ард түмний дунд бас эрэл хайгуул хийгдэж юм гэмээр. Энэ цогтойжоос хойш одоо ийм том хэмжээний түүхэн кино хийгээгүй учраас нэлээд одоо ер нь олонний дэмжлэгч их байсан, захаа занаач ирж байсан, жүжигчдэд одоо ирэх надад захаа ирэх энэ төр бол учир томоо алдсан хэрэг л дээ. Тэгээд янз бүрийн юм зөвлөн одоо тийм мөртэй байвал зүгээр ингэж ангалзуул зүгээр тэгээд цавчуул зүгээр гэл одоо болохоос болохгүй юм их л байдаг байсан. Ерөнхий найруулагч Балжин Монгол тэр үед ёстой монголч хэлдэгдээ өсний тонгорох шиг гэж яг тийм байсан үе. Одоо идэл одоо фанданыг одоо өөрийнх нь бодол санал тэр бүх юм одоо чэйжэндээ багтаж ядж байсан. Тэгээ гэх мэтлийн ганцхан одоо найруулагч гадна одоо ингээд ард түмэн танилтын одоо ухаанда мантахаатны төлөө санаа зовж яжээ гэж би хэлэх гээд байгаа юм. За ингээд батлагдсан. Батлахад их хамаргүй байсан шүү. Тэгэлгүй яах вэ? Маш энэ захиа чинь төв хорооны үзэл суртлын хэлтэст яаманд кино үйлдвэрийн одоо жинхэнэ групп найруулагчд хайгалсан нэртэй нэргүй бүр янз бүрийн захианууд ирж ирсэн шүү дээ. Ялангуяа Совд гэдэг нөхөр батлагдсны дараа бол чадахгүй гэсэн ийм маргаа маш их байсан. Тий. Тэгэл одоо ямар ч байлаа гэсэн жигжидгой баталсан. Тий эхний вариантыг бол жигжидгой одоо найруулагч жигжидгой удирдлагадаар батлагдсан шүү дээ. Дараа нь Балжин найруулагч аваад солиогүй. Тийм мантахайг солиогүй маш олон өөр дөрүүд бол солигдсон. Тэгсэн. Зөвхөн одоо жүжигчдийг дахин одоо проф хийж авлаа штэ гэх чинь тий. Яг ер нь найруулагч нь тэгдгэлдээ өөр өөрийн одоо өнцгөөс харна, өөр өөрийнхэн бодол санаагаа нөгөө жүжигчтэй. Тий шин жүжигчдийг одоохондоо үн болдыг сольсон, Цэгц Баатрыг сольсон, гэх мэтлэнгээр их олон улсуудыг сольсон. Тэгээ нөгөө хүүхчийн хүрээд ирлээ л гэ тэгж байна. Тэгэл орсон чил Балжин найруулагч. Энийг мянхаагаар хувцал гэдэг чинь нөгөө өн бол бодож юмсан хүн чинь байдаг ба. Тэгэхээр би ч нөгөө аймаг дээр байж байхдаа нэг зохиол нөгөө нацар зурдгын зохиолыг чинь аваад хичнээн үнсэн гэж бодно. Өн бол болж үзлээ. Янз янзын улсууд болж үзээд л өөрөө. Жүжигчнийг алдалгүй сонгоно гэдэг бол үнэхээр юм бэрх асуудал. Ер нь зөв жүжигчин сонгосон байхад киноны одоо 50% одоо бүр яг одоо бүтээл гэж би боддог. Одоо ингээ харахад бол нэг их алдаад за энэний оронд тэрийг авчих байж даржийг авчих байж гэж ингмээр юм харагддгүй юм аа. Ер нь бол. Тэгэхээр зэрэг бол бид нэр онсон байна гэж би боддог. Би гэж хэлэхгүй л дээ бид нар онсон байна энэ. Жүжигчний бүрдэлтэн дээр яг харах онж. Тэгээ Совда тэр юунд мантахад одоо тэнцсэнд би их баярлж байдгийг киноныханд их баярлж байдгийг тэр киног гаргасан оператор тэр киног найруулсан найруулагч жүжигчдэд их баярлж байдгийг мантахад тоглосон явдалд миний хүүгийн одоо уран чадварт их том сургууль болсон. Магадгүй тухайн үедээ цорын ганц мантахайг босгож чадах тийм төвшөнд босгож чадах эмэгтэй хүн бол Совд байж л гэж ингэж харагч. Энэ дээр бол хэн нэгэн хүн цэцүүлээс л да цэрэн пагамж гэдэг юм уу гээд явах байх л да.
би бол олж харахгүй байгаа юм. За ингээд таныг батлаад кинонд одоо авлаа. За жүжигчин одоо сувдаг бол батлаа. Энд найруулагч нар бол яг их ихтэй байсан. Өөрөөс нь одоо тоглоно гэхэд. Хэр зэргийн тоглох нь, хэр зэргийн мэдрэмж их вэ, хэр зэргийн одоо энийг гаргаж чадах нь, дүрийг гаргаж чадах. Тэгэхээр найруулагч нар ерөөсөө ингэдэг. Ялангуяа одоохондоо залуу найруулагч нар одоо нэг их заагаад байхгүй. Одоо мэдээж балжин юм одоо биднес бол одоо өөрөөс нь тэгэд тоглооч, энийг ингэж хараад ийшээ ирэх гэж ерөөсөө зааж байгаагүй дээ. Та тэрийг одоо мэдж байгаа бах тий. Тэр ганцхан өөрчлөн ч биш. Ерөөсөө тэр бусад жүжигчд бас тэгээ заагаагүй шүү. Тэр жүжигчнэр өөрөөр нь тоглох гэж. Тэр дүрдэн орж дүрээ хондоо сувдаа гэдэг хүний сэтгэл зүрхээр нь гаргах гэж хараад байгаа байхгүй. Альва юмд зүтгэлээ, сэтгэлээ, мэдлэгээ бүгдийг өөртөө ямар нэг юм үлдээлгүйгээр тэр дүрлүү шингээж ажиллаж сургасан багш юм ачин да. Тэнд оролцсон одоохонд 13 гол оройлын жүжигчин байлаа гэхэд тэднээс бас итгэлийг дааж байсан. Тэгэл одоо та нар чинь одоо биднээс орхичоод одоо ерөөсөө юмаа бэлдээрээ маргааш тэд хэрсэг авна уу гэж хилчээл явахаас биш. Яг одоо яг тулж одоо яг тэгж харах ёстой, ингэж харах ёстой гэж ерөөсөө хинтэн шилж байгааг учраас энэ жүжигчид өөрсдийнхөө одоо ойлгосон, өөрсдийнхөө авьяасаар энэ дүрлүүдийг гаргаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэнд хаалгаар ингээд ороод ирсэн чил хуцандраа хүмүүсийн тэр чинь бодог модог хийгээл бүгдийг мэдрээл байгаа юм л да. Тэгсэн мөртлөө яа тоглохоо мэдэхгүй чи тэгэрээ гэж юусэн хүн надад хэлдэггүй. Тэгээл нөгөө чинь ингээ хаалгаар ингээ чихэлдэл ороод ирсэн чил тэнд мантгой хотон цус нүдтийг холилцээс үхэж яхаа ингээд өн уул чинь гүйгээл очихгүй. Ингээл харсан чил тэнцээс хэлэн барьсан эсмэл тайжлаа бачаад алаа хийцэн байна. Биний уур хөлсөн чинь давхиж очоо нөгөө чинь багал зурж яваад гараараа ингээд шахаад яасан чил барьж явал яасан чил дамч яахдаг чиж яга техниктэй тоглолт та техниктэй гараа сугацаар байсан чинь тэн чи юуг зогсоожчихсан нөгөө камер ивдээсэн зогсоосон бол балж явагчтай чи зөв чи наатахыг алаад үг гэж тэгж ирчихсэн. Одоо тэнд ажиллаж исэн генералуудын те цэргийн одоо тэр бүхэл бүтэн айрам командлж байсан тэр хүмүүс нь өглөө 6 гихтэл дайчтай босгоод л тэр л хувц хунрын бэлдээд л одоо тэр хүмүүс бол үнэхээр л бас яг нэг зорилгонд ингэж чиглэж ажиллаж чадчихсан. Одоо гал тогоонд ажиллаж исэн улсууд байна тийм ээ. Хоол бэлэн үнэхээр тэр хар үүрээр чинь бид нарын хоолыг бэлтцсэн нүүр будаг хувтас одоо тэнд ерөөсөө басараа гэдэг дуунаар л бид нар чи бүгдээр босдог байлаа шүү дээ тий. За Монголд бүтээгдсэн олон кинонуудад сэргийн хүмүүс оролцож байсан. Тэгэхдээ энэ мандахад ирсэн хатан кино оролцож байсан шиг тийм хэмжээгээр оролцож байсан удаа хийж шүү. Би хэдийгээр сэргийн хүн сэрэг армид олон жил ажиллаж дандаа сэрэгтэй ажиллаж байсан гэдэг чиг дамжуугнараа би тэр бас 6000 цэрэг жүжигчин команд нэг онцлог өөрөг ноогцсон байгаа. Манай энэ кинод оролцсон одоо бүхэд алд уран бүтээлчтэй маш эвсэг, найрсаг, харилцан сайхан ойлголцож ажиллаад моос үрийг сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Это юуны өмнө нэг зүгээс одоо хээрийн одоо талхан завод байгуулсан цэргийн дараад нь хээрийн одоо угаал халуус байгуулсан. Дараад нь хээрийн төв нэмлэг горт үндсэндээ горго хараа байсан та. Үгүй. Горго хараа хариуцдаг хүнтэй бас ардтай ажихаа хариуцдаг хүнтэй дороо салбараараа тийм ээ. Зорилгоо нэгтгэж чадсан. Тийм ээ үзэл бодлоо нэгтгэж чадсан нэг юм хамт болон болж нэг зүг рүү харж чадна гэдэг бол уран бүтээлийн их том алхам байдаг гэж би боддгийг. Ерөөсөө энэ кино бол бидний үеийнхэн бидний өмнөх үеийнхний үеийнхэн бидний дараа үеийнхэн нийлсэн цогтойч киноноос хойших уран бүтээлчдийн нэгдлийг бий болгож чадсан
нараа нэг онцлогтой гэж би хоёудаа бодож явдаг. Миний хүүгийн хамгийн том дүр бол Мандахай цэцэн хатна л да. Тэгээ Мандахай цэцэн хатныг би муу болоогүй гэж боддог. Миний хүү сайн тоглосон гэж боддог шүү. Тэр монголчуудын одоо хэдэн уран бүтээлч тийм биш. Ерөөсөө монгол түмний л одоо сэтгэлээр бүтсэн. Монгол түмний одоо тэр сайхан одоо үйлээр бүтсэн ийм л уран бүтээл гэж л би одоо боддгийн. Ер нь бол зөвхөн монгол кинонд ч биш дэлхийн киноны түүхэнд энэ гол оройн жүжигчин ямар нэгэн эрсдэлтэй одоо морь мартай харьцагч байд юм уу? Машин тэрэгнээс онголдох, онгоцноос өсөрч байдаг. Тийм үед бол зайлшгүй орлон тоглогчийг одоо байлгадаг ёстой. За ингэж ирсээр байгаад нэг орлон тоглогчийг олсон. Уучлаарай би одоо нэрийг бас мартчихин гэдэг үү. Одоо тэр хүн өөрийгөө мэдэх ёстой. Яг одоо Сувдаа шиг өндөр сайхан нуруутай, зигзийсэн сайхан тийм хүнийг аваад орлон тоглогч болгоод тавьчдсан байна. За нэг сонин түүх ярэ. Тэгэл одоо ерөөсөө морь мал онуулгын ядрагс нутгийн ардууд гэдэг чинь зүгээр ерөөсөө багшилсан одоо авцард юм байна шүү дээ. Өөрсдөө хамгийн сайхан гэсэн морь, хамгийн хурдан гэсэн морь, азаргаан авцраад энийг ч онуулъя, тэрийг ч онуулъя. Тэгээд онуулах гээд үзлээ. Тэгсэн чинь Сувдаа маань юу гэсэн гэж би орлон тоглогч ахгүй, би өөрөө унана гэдэг. Бид болохоор зүтгээд байдаг. Үгүй ээ. Унуулна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Энтхэн одоо морь бөлгөх ч юм уу, өргөх ч юм уу одоо тэр их дайн тулдаанд үн чинь одоо очоод нэг нь одоо хатгачих юм бэлээ одоо янз бүрийн юм байж болно шүү дээ. Тэрнээс их урдсан сэргийлсэн. Бүр хизээ язааны нэг хөдөөний нэг хүүхд. Мордож ихэлсэн дээ. Ямар ч нөхцөлд одоо дахиж байна да. Морин дэрэмгийн тэр байгаа байдлын төр бас гайхалтай байсан ш. Бид нар хүртэл голж ийсэн ш. Дэрэгдэн хата. За Сувдаа биш морин чадах юм болов яад юм бол гэж айжил байсан. Тэгэхэд үл ямар байсан гэж сан. Биднээс илүү л байлээ ш. Өөрөө морь аймайлаад өөрөө олон цолоод ингээд тохоод байж байгаа эмэгтэй хүмүүс байхгүй ш. Тэр үе чинь Мандуул хаан, Даян хаан, Сувдаа гэж энэ чинь явж байхад дөрөөнд нь мөргөөл залбираа тэр улсууд ямар сайхан хүмүүс ээ. Одоо тэр тийм говцтой юу тех үүдээ. Бөөд ард түмний зүрх сэтгэл энэ Мандухай гэдээ үлдсэн, энэ хаан гэдэг ингээд үлдсэн тийм улсуудыг сайхан байд юм бэл. Тэр гүүж харайж байгаа, тэр одоо байлдаанд нөгөө сэлэн бариад идэр чадчихж байгаа, тэр их хүнд хувц хуйг малгай дуулга өмссөн мөртлөө тэр морин дээр гараад уулын өөдч өксөөл уулын урууч явж байгаа эдгээр тийм сайхан одоо зургуудыг харахад өнөөхөө өстө огшмор л байдгийн байна лээ. Цэцэн Мандахай тамбар улсын эзэн Даян хааныг оглон их цэргэн удирдах ирээд дөрвөн та нарыг буулган аваад төрийн цааз гаргалаа. Та нарынээс нэг сайхан хөдөөний залуу байсан тийм ээ. Сайхан тий гэр бүл байсан. Хар үүрээр л хоёр азаргаа хөтлөөд л манай гэрийн гадаа ирдэг. Тэгээд би чинь одоо бас моринд тийм сайн биш шүү дээ. Тийм учраас сургууль хийгээл өнөө хоёуг дуулга нөмөргөө өмсөд л сэлмээ зүгээ өнөө морио дасгаж авах гэж бас их би моринд дасхаас гадна морь одоо тэр хувцас хунар одоо тэгэл үнэр тий хотын хүний үнэр гэдэг чинь тэр тусмаа хурдны морь адууга харахаар тэр азрах чинь надад дээлтгэхэргүй адуурууга тэмүүлнэ. Тэгэл сургууль хийж эхэлдэг тийм байсан та. Эхнээс ч хармааргүй тийм хатан зориг төвчээр шийдэмгийн бодлого ухаан бие сэтгэлийн хатан их ухааныг гаргасан энэ талыг бол сувдаж үзэгч юм бол Монгол хатадын жинхэнэ агуу суу бэлдгийг одоо төсөөлөх хэмжээнд хүртэл нь оролсон даа л гэж боддог тийм. Ингээд үзэхэд бол Сувдаа бол өөр хүн санаанд ер нь орхооргүйгээр сайхан тоглосон. Тийм сайхан бүтээл болж чадсан байдгийн. Ахмадууд бидний урд үеийнхэн маань ардын жүжигчин Цэрэн Дудамгой, Ичин Хорлогой эднэр театрын тайзан дээр Мандухай хатанд тоглож байсан. Тэр жүжиг маань кино болоод ямар азар Мандухайд манай Сувдыг авсан байгаа юм. Тэр хөөтийн үеийн тулдаан билүү нэг их тулдаанд одоо Мандахайсан хатан цэргэн одоо дагуулаад жанжлаад одоо
байлдаанд орж байгаа, дайнд орж байгаа хэсгүүд байдیں۔ Тэгээд зураг аваад одоо ингээд байсан чи ерөөсөө үнэмшил гардаггүй. Оройн очих нь одоотой адилхан ингээд үзэхгүй шүү дээ бид чинь. Өнөөдөр зураг авчаад орой машинтай яваад хот руу өрн эсвэл онгоц гарах гэж явал онгоцоор хурж ирж маа хоронтлогын цааталт Оросын цэргийн ангийн полигон дээр буучаад тэгээд нөгөөхөө угаадаг. Лабораторийн гэдэг ямар сайхан ажиллаж яасан. Одоо тэрийг ярихгүй ерөөсөө байна. Хэдэн мянган миллион, хэдэн сая метр биллионыг угааж ял. Тэгэхдээ нэг ч одоо метрийн барах гаргаж байгаа үгүй гэж бод. Энд би одоо юу гэж хэлж чинь удаа нэг их сонин одоо битэр ярих юм бол өөрөө ч одоо ярих бах тэр цогтойч киноны тухай бас. Энэ киног авч яхад дандаа зөвлөлтийн одоо мэрэгжилтэнгүүд байсан. Бүх юм дээр гэрлээс нь авахлаа дууг нь бичсэн. Манай киноны нэг онцлог бол одоо энд бол нэлээд их сайхан хэлэхэд бол манай монголчууд гэдэг юу чаддгийг харуулсан. Тийм учраас хүн болгон нэрээ бодсон. Хүн болгон одоо юу чаддгийг үзүүлсэн. Найруулагч нар нь энэ лабораторийн ч энэ гэрэлтүүлэгч нар ч одоо энэ юм хийж байгаа тэр мужаан хэн юм байдгийг ерөөсө ордож байгаа бүх хүн бол энэ бол одоо монголчууд дангаараа одоо энэ кино бүтээсэн гэж хэлэх гэдэг би хэлж байгаа. Компьютер график гэж одоо нэг шиг тийм юм байгаагүй шүү дээ тий. Тэгээ бүгд ёстой өнөө хадаас алхтайгаа жинкнэр нь одоо бүх юмыг хийж ингэж одоо манай Адия энэ төргээд одоо зураачд тийм ээ бүгд тэр олон зураачд чинь тэр хотыг байгуулж том өргөөг барьж ингэж байсан шүү дээ. Тэр хүйтэн үеийн тулдаан гэдгээр ингээд зураг авчаалаа. Зураг үзсэн чинь ерөөсө болдог. Ерөөсө байлцсан хүн байдаг. Зүгээр хурц ирээл ингээд зогсоод байдаг. Тэгээд орой их том хурал хийлээ. Одоо генералтайгаа нөгөө ДВС командлагчуудтайгаа 3-4 том дийлээс ажиллаа шүү дээ. Зүүн 1000 км хэрэггүй байна. Нөгөөдөл чинь яг үгээр энэ сувдаа гэдэг жижигхний үзэх гээд хурц ирээд нөгөө ингээ юмаа барьж ирээд дахиад хурц ирээд ингээл мордоо дахиад хурц ирээд ихтэй зэр нөгөө байлт гэдэг нөгөө юугаа марчт юм. Өөрөө чинь харах гээд энэ үнэн штэ хөрх юм. Бас энэ сувдаа гэдэг чинь ойрч хараагүй нэгдүгээр. За сувдаан чи яг нөгөө мантхай хатанга ерөөсө хараагүй учраас нөгөө байлтхаа марччаад байдаг. За энийг яах ёстой вэ? Бүгдээрээ ярилцаад. Орой болгон одоо та нарыг явуулж исэн да. Хааш нь явуулж исэн гэ цэргийн анги руу очдог байсан бид нар бүгдээрээ. Бүх жижигчид очиж уулзалт хий. Өөрсдийгөө таниулна. Тэгсний дараа тэр олон мянган цэрэг одоо жинхэнэ манай цэрэг болж манай гэдэг нь учраас биднээсээ одоо хамт нийлж одоо их сайхан санаа сэтгэлийг нийлүүлж ясан гэж хэлэхэд бас таатай байна. Мантуухад тоглосон сувдаг би бас олзож хэлье. Одоо заримдаа сувдагийн ингээд зургийг авч байхад ер нь өөрөө ингээд энэ чи кино зураг авч байгаа гэж мэдж байгаа мөртлөө өөрөө ирэхгүй дагаад бид нар чи уярдаг, уйлах гадээдэг. Одоо өста өмнөөс нь ингэж их хачин болдог байсан. Өршөө хараад байд. Анхаар! Мотор! Ямсруу! Хөгжим дотроос хүүхнүүд дотроос сууд шиг
хөгжин дотроос тэр мантухан ая ганцаараа үлдэж болох тийм аяыг олох ёстой болж хувирч байгаа байхгүй юу? Ингээ ая тусч байгаа байхгүй юу? Тэгээд цаашаа үргэлжлэхийн бэлэг тэмдэг болгоод нэг нуглааг хоёр төгчж байгаа байхгүй юу? Ингээд зэрэг дахиад цаашаа тэгээд явна гэсэн. Мантухан тэр аянд орж байгаа тэр аялгау болвол ерөөсөө тэр суудын бүхэл киноны тус далд байгаа тэр өгөөмөр чанарыг